Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 онд нээлттэй хийсэн драм төрлийн Togo киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Бодит түүхээс сэдвлэн бүтээв. Сепала тоогоогоор удирдуулсан нохтынхоо хамтаар чаргаар явж байлаа. Удалгүйтэд цаа бугын сүрэгтэй таарсан ч өмнө нь цаа бугнуудыг туугаад зүгээр байлгадаггүй байсан тоогоо энэ удаад цаа бугнуудыг тоолгүйгээр орхино. Гайхсан Сепала алсыг харвал маш том шуурга ойртож байх нь тэр. Сепала явсаар хотод ирэхэд хотод тэр чигтээ гунигт автаж зэлүүтгэн байх ба найз нь түүнд хотод сахан өвчин дарахж 20 гаруй хүүхэд өвдөж 5 нь аль хэдийн өвчнөө даалгүй нас барсныг хэлнэ. Хотын дарга хурал хийж сахуугаар өвдсөн хүүхдүүдэд цаг тухайд нь ерөндөг тарихгүй бол амь насаа алдсаар байх магадлалтай хэлдэгч сайн мэдээ нь сахууны ерөндөг тэдний хотоос 600 милийн зайд байрладаг өөр нэг хотод байгаа гэдгийг дурдав. Хотын дарга ерөндөгийг онгоцоор тэрвэрлэх боломжтой хэлэхэд өөр нэг удирдлага шуурга ортж байгаа үед онгоц нисэх боломжгүй гэдгийг хэлээд Сепалагаас нөхцөл байдал ямар байгааг асуув. Сепала цаа бугнуудыг харах бүртээ хөөдөг нохойно энэ удаад цаа бугнуудыг хараад хөөгөөгүй. Амтэн шуурганаас айж байгалийн зөн совингоосоо татгалзж байна гэхээр энэ шуурга энгийн нэгэн шуурга биш хэмээн хариулав. Хотын дарга Сепалаг ерөндөгийг очиж аваад буцаж ирэхэд хэр хурдан явахыг асуухад Сепала хэр хурдан биш харин амьд ирж чадахгүй гэдэг нь гол асуулт хэмээн хариулна. Улмаар цагаагарын ийм онцгой нөхцөлд онгоц машин аль аль нь нэмэргүй болж Сепалагаас өөр сонголт үлдсэнгүй. Хурлаас гарахдаа Сепала эмчтэй таарч түүнийг эмнэлэгт хүргэж өгөхдөө цонхны цаанаас сахуу өвчнөд тэмцэж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл нь эмтрэнэ. Оройн Сепала гэртээ чаргандаа лав түрхэж байхад эхнэр нь түүнийг явах санаатай байгааг гадарлав. Орондоо хэвтэж байхдаа эхнэр нь энэ аюултай цаг агаарт нөхрөө алдахаас айсандаа Сепалад өөрийнхөө оронд өөр нэгнийг явуул гэж хэлэхэд Сепала эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийг харсан. Бүгд өөрсдийнх нь таньдаг хүүхдүүд хэмээн хариулна. Эхнэр нь үүдэнд хэвтэх тоогоо хараад тоогоо хөвшөрсөн болохоор битгий түүнийг авчив. Энэ хол замыг туулж чадахгүй. Гэхэд Сепала тоогоод итгэж байгаа болохоор түүнгүүгээр явбал өөрийгөө амиа алдна гэдгийг хэллээ. Удалгүй хотын дарга шөн дунд гэрт нь ирээд Сепалагаас явахыг чин сэтгэлээсээ гуйж өөр хүн байхгүйг хэлнэ. Энэ үед Сепала аль хэдийн шийдвэрээ гаргачихсан байсан болохоор зөвшөөрөв. Сепала замдаа гарахаар болоход эхнэр нь нөхрөө үдэж тоогоод нөхрийг нь болон өөрийгөө эсэмэнд буцааж авчрахыг захина. Сепала нохтой хөлөглөөд хотоор дамжин замдаа гарахад хотын иргэд түүнийг үдэн гараад аллаж найдвар тээсэн харцаар ширтэж байлаа. Замдаа гараад удаагүй байтал тэдний өөдөөс асар өндөр засан шуурга ойртож тоогоо огтхон ч айсан шинжгүй бусдыгаа дагуулan засан шуурганы гүн рүү шум. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадад аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн байршлаасаа шууд мэдээлэл авч 2хан цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 18 18 12 жилийн өмнө. Сепала гэртээ ирэхэд эхнэр нь өвдсөн бяцхан тоогоог орон дээр хэвтүүлэн сууж байлаа. Сепала унтлагын өрөөнд нь нохоо байх ёсгүй гэдгийг хэлж байгаль өөрөө мэдээд уучраа олчихно. Аляск сул дорой амьтдад харигс гэв. Эхнэр нь нохоог аварчхад чамаас юу унах гээд байгаа юм. Гэхэд Сепала тэр амьд үлдвэл юу авчрах юм гэж зөрүүлээд асуух ба эхнэр нь амьд үлдэх чин сэтгэл гэж хариулна. Хавар ирж дулаарх үед тоогоо маш эрүүл чирэг цовоо гөлөг болсон байх ба үрнээсээ газар ухаадл гараад ирчихдэг ийш тийшээгүй юм болгоныг зууж тоглох нь Сепалад маш төвөгтэй санагдсаар. Харин эхнэр нь тоогоод маш сайн хандсан хэвээр. Эхнэр нь тоогоод чарга хөлөглөх боломж өгөөч гэж гуйхад Сепала түүнийг чарганы нохоо огтхон ч биш хэмээн татгалзана. Дараа нь Сепала тоогоогоос төвөгшөөж түүнийг нэг найзтай бэлгэлэхэд эхнэр нь болон тоогоо гунигтай байлаа. Хожим найз нь тоогоог буцааж авчирч өгөөд асуудал тарихаас өөр зүйл алга гэж хэлснээр Контанс баяртайгаар ухтаавна. Одоо цагт засан шуурга хэтэрхий хүчтэй байсан тул Сепала юу ч харж чадахгүй байх бөгөөд аялал тоогогийн нуруунд дээр тогтож байв.
Ингэж явахдаа тэд замаасаа гарч уулаар уруудан давхиж явахдаа өндөр хавцлын ирмэгт тулж ирлээ. Азар тоогоо аюулыг анзаарч хавцлаас хагас метрийн зайд хамаг хүчээ дайчлан чаргаа зогсооно. Сепала нохтой уул өөд татаж чадахгүй учраас тоогоод буцаад эрг гэх команд өгөхөд тоогоо ганцаараа дээшээ матсаар. Эхэнд бусад нохой нь хоорондоо орооцолдож учраа олохгүй байсан ч эцэст нь тоогоогийн ачаар урам зориг авч хамтдаа матснаар аюулаас мултарч чадна. Тоогоо Сепала дээр ирээд түүнийг долоож эхлэхэд Сепала тоогоогийн хөлийг гэмтсэн байгааг анзаарав. Шин Сепала эхний цэгт ямар нэгэн эрсдэлгүй хүрлээ. Тэнд нохтой амрааж нэг эмэгтэй тоогоогийн хөлийг нь эмчилж амраана. Өнгөрсөнд тоогоо бүрч илүү сахилгагүй болж үүрнээсээ нүх ухаж гарч ирсээр байсан тул түүнээс залхсан Сепала тоогоог торонд хорж чулуугаар тойруулж бүрээд булна. Тэгэд Сепала нохтой хөлөглөн явсны дараа тоогоо бууж өгсөнгүй. Тэр хашаан доогуур нүх ухан гарах гэж оролдох бөгөөд хэрвээ урд нь чулуу тааруул дахин өөр нүх ухаж гарц хайсаар. Инхүү уухгүй ухсны эцэст тоогоо хашаанаас гарч ямар ч хэрэгэлзээгүйгээр шууд л Сепалагийн араас давхив. Сепала нохоттойгоо явж явах үед торноосоо гарсан тоогоо давхсаар тэднийг гүйцэж нохтойхон дундуур хэлхэлдэн давхснаар Сепалад зогсоосоор арга байсангүй. Энэ үед тоогоо цаа бугнуудыг харж тэдний хөөн давхснаар чаргатай нохойнууд түүний араас давхиж эцэст нь Сепала гол руу унхан тэр. Дараа нь Сепала гэртээ буцаж ирээд тоогоог агуулах дотроо хийн төгчгээд тоогоо бас л гарцхайж эцэст нь тавир дамжин явсаар яндагийн нүхээр гадагшаа гарan Сепалагийн араас давхина. Түүнийг агуулхаас оргож байгааг харсан Констанс инээд нь хүрч тоогоогийн цуцшгүй байдлыг өхөрдөн багтсаар. Одоо цагт өглөө нэг орох төдийд л Сепала замдаа гарахаар бэлдэнэ. Тэрээр нэг өдөр хэмнэхийн тулд тойроо замаар явахгүйгээр хөлдөө нууран дээгүүр довчилж явахаар шийджээ. Учир нь түүний авчрах ерөндөгийг хүлээх хүүхдүүдийн амнаас цаг мөчөөр хэмжигдэж байгаа. Сепала хөлдөө нууран дээр ирж хэдийгээр мэс суурч цөмөрх аюултайч зориг гарган нохотдоо явах тушаал өгнө. Тэрээр өөрсдөр нь бүгд бахархах болно хэмээн нохотдоо урам зориг өгөн үг хэлж мөсөн дээгүүр давхиж байхад мөс цуурсаар. Энэ хооронд хотын дарга энд юу болоод байгааг хүмүүс мэдэх хэрэгтэй хэмээн өөрийн бичсэн бичвэрээ нийтлэхийг туслахтаа даалгаснаар улс даяараа нэгэн эр нохотойгоо цаг агаарын маш хүнд нөхцөлд ерөндөг авахаар 600 гаруй милийн үхлийн аюултай аялалд гарсныг шимтэн уншиж сонссоор. Эцэст нь Сепала хөлдөө нураар давхсаар дараагийн цэг дээр ирлээ. Тэнд байсан эрэхтэй тоогоог магтаж ямар ч нохой энэ хүрэхэд нүдний цог нь унтардаг бол тоогоо зорсон газартаа хүрээд буцаж очиод цаа бууга цагаан баавгаа агнахаар тийм л хосгүй нохой хэмээн магтана. Энэ үед Сепала тоогоог өмнө нь 2 удаа хаяхыг оролцсон гэдгээ дурсснаар өнгөрсөн тулсан үйл явдал өрнөн. Тоогоо ажилд нь байнга л саад болж байгаад Сепалагийн төвчээр нь барагдаж тоогоог нилээдгүй зайтай хотод аваачин нэгэн баян эмэгтэйд хүлээлгэн өгнө. Хэдий Констанс тоогоог өгөх дургүй байсан ч Сепалагийн хувьд нохой бол чарга чирэх зориулалттай амтан төдий. Шинэ гэр нь тансагч тоогоод тэр огтхон ч сонирн бишээ. Тэрээр тэндээс явахыг хүссэн хэвээр. Гэрийн эзэн авахаа хаалгаа төгжиж гарах боломжтой хэсгүүдэд хаалт тавьж тоогоог номхруулахыг хичээсэн ч эцэст нь тоогоо цонхоор үсэрч гэрийн зүг давхилаа. Хэдэн өдөр өнгөрч Сепала нохтоо бэлтгэж байх үедээ хадан дээр тоогоо байгааг хараад гайхана. Тэр яаж н олон километр замыг туулж гэрээ олсон бол гэж бодоод тоогоо дойртоход тэр шархацсан байв. Энэ удаад Сепала баг зэрэг зөөлөрч түүнийг чаргандаа суулгаад тарих гэсэн боловч тоогоо томотой суухгүй нохойнуудын урд очиж суун чарга чирхийг хүснэ. Тоогоогийн санааг ойлгосон Сепала түүнд байх ёстой газрыг нь мэдүүлэх гээд чарганы нохтын хамгийн арын хэсэгт ууртай нохойтой хамт бэхлэв. Нас бий гүйцсэн ууртай нохой тоогоо руу архирахад тоогоо шууд л тэр нохойг долоож шуутхан л тайтгаруулж ивэ олно. Ингээд Сепала гэрийн зүг нохтой залав. Харих замдаа Сепала тоогоог маш сайн дэвчээртэй бас хурдтай гэдгийг нь анзаарч түүнийг нэг шат урагш бэхлэхэд тоогоо бүрч илүү хурдалж байгаа мэт санагдав. Сепала гэртээ ирэх үед түүнийг алсаас эхнэр Констанс нь ажиглана. Гэтэл тоогоо сүргийн хамгийн урд давхиж байлаа. Сепала нохтой зогсоож эхнэр дээр ирээд сэтгэл нь маш их хөдөлсөн байдалтай. Тэр зүгээрч нэг нохой биш, төрөлхийн удирдагч нохой байна гэж хэлэхэд Констанс анхнаасаа л мэдэж байсан мэт инээмсэглэнэ. Энэ мөчөд Сепала тоогоо гэх Японы алдартай адмиралын нэрийг нохойндоо өглөө. Дараа нь Сепала эхнэрийнхээ хамт орон дээрээ суугаад тоогоог дуудахыг санал болгов. Констанс тоогоог дуутахад тэрээр очсонгүй. Энэ үед Сепала тоогоор бахархаж унтлахын өрөөнд нохоо орохгүй. Сайн хүү хэмээн магтаж эрхлүүлнэ.
Одоо цагт Констанс хотын даргатай уулзаж нөхрийнхөө нөхцөл байдлын талаар ярилцсан. Хотын дарга 14 цагт чаргачтыг гаргаж ерөндөгийг дамжуулах замаар Сепала дамжин өнгөрөх цагт ерөндөхтэй хүнийг досуулахаар бэлдэнэ гэдгээ хэлв. Констанс нөхөр нь цаг хэмнэх үүднээс замаа давчилж хөлдөө нуурыг гатлан эсвэл гаталчихсан байгаа гэдэгт итгэлтэй байгаа болохоор Сепалаг хүлээж байгаа хүмүүстэй таарахгүй байх магадлалтай гэдгийг анхааруулхад хотын дарга түүнийг тийм хол явсан гэдэгт нь итгэж чадахгүй эргэлцсээр улмаар Констанс тэднийг уулзна гэж залбир гэж хэлээд гарлаа. Сепалагд осохоор явж буй ерөндөхтэй чаргачны ноход цаа богнуудыг хараад араас нь хөөснөөр тэрээр замаасаа гарчихна. Энэ хооронд хүнд хэцүү цаг агаарт маш хол замыг туулсан Сепала эцэж туйлдан бараг л унах гэж байх бөгөөд түүний хүлээж байсан чаргачны хажуугаар мэдэхгүй өнгөрлөө. Энэ үед ерөндөхтэй чаргачны ноход Сепалаг хараад хоццгааснаар ерөндөхтэй чаргачин түүнийг харж араас нь нэрийг нь дуудан хашгиран гүйсэн ч харамсалтай нь Сепалагийн бараа тасарна. Хэсэг хугацааны дараа Сепала ганцаараа алхан ирснээр ерөндөхтэй чаргачин тэр хоёр баяртайгаар тэврэлдэв. Ерөндгөө хүлээ авсан Сепала дулаан галын дэргэд ядарч туйлдсан тоогоог илэн сууж байхад нөгөө чаргачин түүнд тоогоод үргэлжлүүлэх тэнхээ үлдээгүй яж магадгүй болохоор түүнийг үлдээгээд яв гэж зөвлөхөд Сепала зөвшөөрсөнгүй. Тэдний багахан амралтанд дуусч гэгээ орох үед тоогоо яг л залуу байсан үе шиг эрч хүчтэй сүргийн манлайд зогсох ба тэд гэртээ харих замдаа бэлэн болжээ. Сепала ерөндгүүдээ баглаад замдаа гарсны дараа үлдсэн хоёр чаргачин түүнийг буцаад мөсөн нуураар буцах гэж байгааг ойлгоно. Энэ үед нэг чаргачин нөгөөдөө Сепала нохоогоо юу чадахыг нь мэднэ. Тэрний хувьд мөсөн нуур байлаач хамаагүй гэж хэллээ. Сепала хөлдсөн нуурын эрэгт ирээд мөсөх ятнах чимээ сонсож хүүтний хэм суларсан байгааг анзаарна. Тэрээр 10 жилийн өмнө тоогоогийн ачаар чарганы уралдаанд төрүүлжсэн үеэ дурсан санаж бас түүнийг хүлээх хүүхдүүд нүдэнд нь харагдах мөчөд Сепала ямар ч хэрэгэлзээгүй хөлдөө нуураар замаад овчлон буцахаар шийдэв. Тэгэд мөсөн дээгүүр явж эхлээд удаагүй байтал Сепалагийн айж байсан айдас биелэлээ олж мөсөд цуурч анцаав үүсэж эхлэх нь тэр. Тэдний урдах зам боогдож хайчгаа мэдэхгүй болох үед Сепала луужангаа шалгахад ажиллахгүй болсон байлаа. Сепала ийм нөхцөлд орж байгаагүй учраас юу хийхээ мэдэхгүй байх ба зөвхөн тоогоол тэднийг дагуулan цуурч салах мөсөн дээгүүр гарцолон чиглүүлж давхисаар. Ноход эхнээсээ халтарч эхлэх бөгөөд нэг л гიშгэгдэл алдвал нэг л буруу мөсийг сонгуул тэд бүгд үхэх аюултай. Тэд давхисаар бараг л эрэх түрх шахахад харамсалтай нь мөс эрэг хоёрын хооронд том зай үүссэн байх нь тэр. Энэ үед Сепала өөрийн хувь тавилангаа тоогод даатгахаар шийдэв. Тэрээр зогсож байгаа мөсөн дээрээ гадас хадаад илүү урт олсоон тоогоод бэхлээд түүнээс уучлалтгүй эрэг рүү шийдэх нь тэр. Тоогоо эрэг дээр буусан даруйда эзэн болон бусад нохтыг мөсний хамт эрэг рүү ойртуулах гэж хамаг хүчээ шавхан чирч матсаар. Тоогоо одоо 12 настай хөгшин нохож гэлээ. Огтхонч бууж өглгүй зөвхөн урагшаа матсаар эцэст нь мөсөд татагдан эрэгт ойртож эхлэв. Улмар хангалттай зайд ойртох үед Сепала гадсаа суглан дохио өгснөөр бусад нохойнууд ч мөн урагшаа мацаж эхнээсээ эрэг дээр гарцгаана. Энэ үед Сепала санамсаргүй чарганаасаа унсан ч хурдхан босоод эрэг рүү үсэрч бүгд амьд гарлаа. Түүнийг өндөх үед тоогоо ойртож нүрийг нь долоох бөгөөд Сепала тоогоогоор болон бусад нохтоороо маш ихээр бахархана. Тэд нуурыг гаталж дараагийн цэгт эсэн мэд хүрээд хэсэг амрав. Энэ үед өнөх эмэгтэй өврийг нь дэрлээд унтах тоогоог илж байх үедээ нулимс туслуулан энэ нохой өхөж байна хэмээн уугуул хэлээрээ хэлэхэд нөхөр нь нүднээс нь уу гашуу мэдрэгдэж байна хэмээн орчуулж хэлнэ. Маргааш нь Сепала өглөө эртлэн босоод өчигдөр туулж ирсэн нуурлууга харахад одоо мөсөө бүр мөсөн хайлсан харагдана. Гэртээ харахад 20 гаруй миль үлдсэн болохоор Сепала тоогоог амраахаар шийдэж 2 удаа чарган дээрээ суулгасан ч тоогоо огтхон ч өөрийн байраа орхих хүсэлгүй байх бөгөөд шууд л нохтын урд очиж суун чаргаач ирэхтэй бэлдэнэ. Сепала түүнийг ятгах чадахгүйгээ мэдж байгаа болохоор зүгээр л толгой сэгсрэнэ. Сепала урд гараан уул өөд мацаж дараа нь тэд ойд явж байх үед шуурга ширүүсч зам харагдахаа болов. Сепала чарганаасаа бууж тоогоо дээр очиод өөрийгөө юу ч харж чадахгүй байна. Тиймээс тоогоог дараагийн цэгт хүрэг хэмээн гуйж өөрсдийгөө дахин түүнд даатгалаа. Цас цузаарч тэнгэр харанхуулах үед Сепала ямар ч тэнхээгүй болж чарган дээрээ унтана. Хэр их хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Сепала сэрээ тарахад чарга нь зогсчихсон. Нохт нь хэвтж байх бөгөөд тэр алхасаар тоогоо дээр очиход тоогооч мөн адил ямар ч тэнхэлгүй болсон байв. Сепала дахиад жоохон л зүтгэчих. Хэрвээ энд зогсвол бид бүгд үхнэ гэж гуйсан ч тоогоо нүдэж нээж чадахгүй туйлдсан байлаа.
Үнэндээ тоогоо өөрийн даалгавраа биелүүлж дараагийн цэгт түүнийг авчирсан байжээ. Удалгүй дэндүү барьсан чаргачд ирснээр тэд аврагдлаа. Өөрийнх нь амийг дахин аварсныг мэдсэн Сепала тоогоогийн чихэнд гайхалтай нохой, гайхалтай хэмээн шивнэв. Сепала ерөндөг чарганд байгааг хэлээд өөрөө тоогоог өргөсөөр дотгошоо орно. Нэг чаргачин 12 настай тоогоог энэ хол замыг туулсан нь үнэхээр гайхамшигтай хэмээн магтана. Ерөндөг бусад чаргачдаар дамжсаар эцэст нь өглөө гэхэд хотод хүргэгдэн ирлээ. Энэ үед сэтгүүлч ерөндөгийг хүргэж ирсэн чаргачны нэрийг нь асууж түүний чарганы тэргуунд явсан Балто нохойн зургийг нь авч сонинд нийтэлснээр Сепала тоогоо хоёрын гавьяаг өөр чаргачин нохойтойгоо хүртлээ. Сепалагийн авчирсан ерөндөгийн ачаар амь нас нь дээсэн дөрөн дээр байсан хүүхдүүд бүгд идэглээ. Хэд өдрийн дараа Сепала тоогоо хоёр хүчээс хэлбээд гэрлүүгээ харьцаахаар болов. Энэ удаад тоогоо чарга чирэхгүйгээр эзэнтэйгээ хамт алхах бол ард нь бусад ноход чаргаа чирээд айж ухан дагсаар. Шүн Контанс цонхороо харахад Сепала тоогоог тэрвэрсээр ирж байв. Гэртээ орсныхоо дараа энэ удаад Сепала анх удаа тоогоо гунтлагын өрөөнийхөө орон дээр хэвтүүлнэ. Хэдийгээр улс орон даяараа тэдний гавьяаг Балто нохой эзэнтэйгээ хүртсэн ч хотын даргуулан иргэд Сепалагийн гэрт нь ирж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг өгсөөр. Гэсэн ч Сепалагийн царайнд баярлсан шинж огт байсангүй. Учир нь тоогоогийн биеийн байдал муутсаар. Сүүлд Сепалагийн нөгөө охин аавтайгаа ирж тоогоог сийлсэн сийлбрээ бэлэглээд хэсэг хугацааны дараа тоогоо өгч байгаа юм уу гэж асуух ба хэдийгээр хүүхдийн өгч гэлээ Сепалагийн зүрх нь шархалж тэсэлгүй гэрээсээ гарч алхлаа. Эхнэр нь араас нь гарч ирээд Сепалаг тайвшруулах гэсэн ч тэрээр тоогоог алдна гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хатгүй байв. Цаг хугацаа өнгөрч амьдрал нь эргээд хэвийн байдалтай оров. Харин тоогоо одоо ч доголсоор байх бөгөөд тэр байнга л Сепалаг дагаастай. Сепала ажиллах хийх ёстой болохоор тоогоог үлдээж бусад нохтын хамтаар чаргаа хөлөглөн хөдөллөө. Хэдийгээр тоогоо доглон байгаа ч яг л гүлэг байх үе шиг Сепалагийн араас ширтэн гэрээсээ гарах гэж тэмүүлэх бөгөөд хаалгаа уйггүй самарцсны эцэст онгойлгож шууд л Сепалагийн араас гүйн. Түүнийг гарч байгааг анзаарсан Констанс мөн л ялгаагүй араас нь гарч нэрийг нь дуудан дагав. Тоогоо яг л залуу үешгээ гүйж эхлэхэд Сепала түүнийг мэдрэх шиг болоод эргээд харахад хайртай нохоо нь түүн рүү тэмүүлж байлаа. Сепалад яг л 12 жилийн өмнөх бяцхан тоогоо гүгээд ирж байгаа юм шиг л санагдана. Сепала чаргаа зогсоож тоогоог тэврээд эхнэрлүүгээ харан инээмсэглэнэ. Эцэст нь Сепала тоогоог үгүйсгсэн би тэнэг. Би тэрнийг үргэлж чарганы төлөө амьдэрсэн гэж ботсон. Гэтэл бүхэл мөчөд тэр миний төлөө амьдарч байсан байна хэмээн өгүүлнэ. Ингээд Сепала тоогоо хоёр аль аль нь дэтгэврт гарахаар шийдэж 2 жил өнгөрөхөд Сепала Констанс хоёр энгийн тайван амьдрах болж тоогоо маш олон үр удам гаргажээ. Хэдийгээр Балто нохой бүх гавьяаг нь хүртсэн ч жинхэнэ баатар нь тоогоо гэдгийг мэддэг олон чаргачид түүний гүлгнүүдийг алс холоос зорин ирж авдаг болсон байна. Хожим тоогоо 12 сарын 1-нд Пүрүү гарагт өөд болжээ. Гэсэн ч тоогоо Сепалагийн сэтгэл зүрхэнд үүр тоногшин үлдсэн ба Сепала түүнийг амьд байгаагаар хадан дээр өөрийг нь ширтэн тайван гэгч нь хэвтэж байгаагаар төсөөлөн харна. 1925 онд ерөндөгийг дамжуулахаар 20 чаргачин ажилласан юм. 19 чаргачин дунджаар 31 миль замыг туулжээ. Харин ганцхан чаргачин 264 милийг туулсан байна. 1925 онд ерөндөнд явсан дурсгалд нь зориулж Нью-Йорк хотын төв цэцэрлэг түрээлэнд Балто нохойн хөшөө баригдсан. 2011 онд Тайм сэтгүүл бүх цаг үеийн хамгийн баатарлаг амьтан тоогоо гарч ихтэй нийтлэлийг нийтэлснээр тоогоогийн байгуулсан үнэлж баршгүй гавьяаг олон нийт мэдэж авсан байна.